За би энэ Улаанбаатарын орчны бохирдол за энэ дулаан алдагдлыг бууруулах гэж бас санаачлагтай бас ажиллахыг хичээж байгаа гишүүн байгаа. Тэгээд Улаанбаатар хотод энэ хуучны гэж ярьдаг орон сууцуудыг дулаалах асуудлыг ямар ч хэсэн нийслэлд энэ жилийн төсөв дээр бас тодорхой дүүргүүдийн орон сууцууд тавиад эхнээсээ ажил болоод явж байна. Энэ барилгын яам дээр явж байхдаа бас яг яам дээр бас энэ аж ахуй ажил очихоор явдгүй юм бэл. Нэг орцоор ч юм уу ингэ яваад байдаг. Бидэд бас тодорхой хэмжээнд бас Улаанбаатар руу шахалт үзүүлж иж нэлээд ингээд компанид эрчимтэй ажил байгаа. Гэхдээ энэний цаана иргэд хариуцлагатай баймаар байна. Тэгэхээр бидэд иргэдэд хариуцлагатай хамтарч ажиллах тэр дундын асуудлаа, дундын проблемаа шийдэх тэр гарц гаргалгааны асуудал болох тэр сууц өмчгчдийн холбооны хуулийг нь бас улсын хурлын яаралтай зэгцэлж өгөх зайлшгүй асуудал байгаамаа. Энийг хэдүүлээ бас нэг анхаар маань. За хоёрдугаарт ерөөсөө энэ хариуцлагатай иргэдийг л урамшуулах, илүү давуу байдал олгодог энэ зүйл рүү явмаар байна. За энэ дулаалгын асуудлуудыг хийж байгаа эсвэл энэ сэргээртгч мөчээр эрчим хүч дулааны асуудлаа шийдэж байгаа иргэдийн газрын төлбөрөөс тодорхой хугацаар чөлөөлдөг ч юм уу ийм урамшууллын системийг бид нар бас оруулж өгмөр байна. Тэр хүмүүс бас нэг мөнгөтөөдөө ч юм уу ингэ тавиад байгаа биш. Энэ бас тодорхой хэмжээний эрчим хүч дулааны асуудал дээр Монгол Улсын хэмжээнд асуудал ороод ахад бас энэ сайн санаачлагыг нь бас тодорхой хэмжээнд ч гэсэн дэмжиж урамшуулдаг энэ системийг бид нар оруулмаар байгаамаа. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс нь бодмоор байна. За хоёрдугаарт энэ ипотекийн зээлийн хүртээмж ерөөсөө боломжгүй байгаа. Ялангуяа тодорхой хувийг бас орон нутгад л өгөх ёстой байна. Дээрээс нь Улаанбаатарт өгж байгаа энэ ипотекийн зээлийн тодорхой хэсгийг банкудтайгаа ярьж хагаад энэ дахин төлөвлөлт гэдэг юм уу гэр ороолын орчинд босч байгаа орон сууцуудыг дэмжиж өгөх. Дээрээс нь стандартын шаардлага хангасан буюу дулаан алдагдalгүй орон сууцуудыг өгмөр байна. Өнөөдөр би биенийхээ байгалийн нарыг хараад хаагаад барьчиж байгаа орон сууцнд өгöd байгаа байхгүй. Зөв зүгээр ногоон орон сууц байж ирснийг авчиад урталт нь хааж байшин бариад хүрээ орон сууц болгочихж байгаа. Ийм үзэгдэл маш их байгаа учраас энэ иймэрхүү орон сууцууд дээр бодлогын дэмжлэг ерөөсөө үзүүлдэггүй баймаар байна. Ингэж өөрөө иргэд ийм орон сууцууд чинь ипотекийн зээл гаргаж өгнө гэдгээр иргэдийг шахаанд оруулчихж байгаа байхгүй. За гарч байгаа дээр л авчиг гэж авдаг. Тэгээ хүний нөгөө сэтгэл зүйн талаасаа байгалийн нар тусдаггүй юм дээр хүн гутардаг, эрүүл мэндийн асуудалд ордог. Тэгээ энэ дулаан алдагдал байнгын өдөржингөө гэрлээ асаадаг ийм нөхцөл байдал орчдөг. Тэгэхээр энэ мэтээс л эхлээд бид нэр энэ хотын стандартыг мөрдүүлэхгүй болохгүй байгаа. За хоёрдугаарт энэ ипотекийн зээл дээр бас бодлогын өөрчлөлт гаргаач. Зөвхөн 80 м квадратад ипотекийн зээл 6% олгоно гэдэг. Магадгүй 80-аас дээш дээр нь өндөр хүүтэл олголтоо. Тэгээд 10 юутай. Тэгээд сонголт байдаг, агуул авдаг. Ингэжиж энэ өөрөө эргээд нөхөгдөж бас эдийн засгийн өрөөгөөж бас бодолцож явахгүй бол энэ ипотекийн зээлийн хүртээмж чинь энэ их усрууд нь улам агшаад байна гэсэн үг, агшаад байна гэсэн үг. Тэгэхээр бид аливаа зүйлийг огт тас хязгаарлах гэсэн илүүтэй яаж тэр сонголтуудаар нь бас иргэдийг авч хилцэхүү гэдэг зүйлийг нь бас бодохгүй бол ерөөсөө л нэг ийм 80 м квадраттай тийшээ барилгад өгөхгүй гэдэг ийм зүйлүүдээр ингээ яваад нэг ийм хоёрын оронд бас нэг туушрахаараа нэг талд нь гарч туушраа. Тэгэхээр бидэд маш олон опшнгууд байгаа. Энэ дээр бас анхаараач гэдэг зүйлүүдийг бас нэгдүгээрт хэлмээр байна. Тэгээд ерөн энэ ногоон эдийн засгийг дэмжих ногоон бодлогыг дэмжсэн суур хуультай болох ёстой. Би энийг бас засгийн төсөв баталгаа засгийн газарт өгсөн чиглэл батлах улсын хурлын тогтоол дээр оруулсан эдийн засгийн хөгжлийн яам толгой тохиод маш сайн заалт оруулж өглөө. Би дутахгүй л гэсэн хүртэл алга байна. Ингэчих юм бол бид ногоон эдийн засаг гэж юуг ойлгох юм бэ гэвэл манай аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгө оруулалт хийх энэ дээр бидэд стандарт дээр ажиллахад хүртэл ойлгомжтой болчих юм. Тэгэхээр ийм зүйлүүдийг илүү их маш хурдтай хиймээр байна. Нэг талдаа бидэд ногоон эдийн засгийн асуудал бол сөрөг эдийн засагт нэлээд гэдэг юм хувьшилч гэсэн зардал болно хувийн дээр ч гэсэн. Нөгөө талдаа бас зөв судлал биднэрт боломж бас болгож болох бололцоо байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг зайлшгүй анхаарч. За би энэ Улаанбаатарын орчны бохирдол за энэ дулаан алдагдлыг бууруулах гэж бас санаачлагтай бас ажиллахыг хичээж байгаа гишүүн байгаа. Тэгээд Улаанбаатар хотод энэ хуучны гэж ярьдаг орон сууцуудыг дулаалах асуудлыг ямар ч хэсэн нийслэлд энэ жилийн төсөв дээр бас тодорхой дүүргүүдийн орон сууцууд тавиад эхнээсээ ажил болоод явж байна. Энэ барилгын яам дээр явж байхдаа бас яг яам дээр бас энэ аж ахуй ажил очихоор явдгүй юм бэл. Нэг орцоор ч юм уу ингэ яваад байдаг. Бидэд бас тодорхой хэмжээнд бас Улаанбаатар руу шахалт үзүүлж иж нэлээд ингэ компанид эрчимтэй ажил байгаа. Гэхдээ энэний цаана иргэд хариуцлагатай баймаар байна. Тэгэхээр бидэд иргэдэд хариуцлагатай хамтарч ажиллах тэр дундын асуудлаа, дундын проблемаа шийдэх тэр гарц гаргалгааны асуудал болох тэр сууц өмчгчдийн холбооны хуулийг нь бас улсын хурлын яаралтай зэгцэлж өгөх зайлшгүй асуудал байгаамаа. Энийг хэдүүлээ бас нэг анхаар маань. За хоёрдугаарт ерөөсөө энэ хариуцлагатай иргэдийг л урамшуулах, илүү давуу байдал олгодог энэ зүйл рүү явмаар байна. За энэ дулаалгын асуудлуудыг хийж байгаа эсвэл энэ сэргээртгч мөчээр
эрчим хүч дулааны асуудлаа шийдэж байгаа иргэдийн газрын төлбөрөөс одоо тодорхой хугацаар чөлөөлдөг ч юм уу ийм урамшууллын системийг бид нар бас оруулж өгмөр байна. Тэр хүмүүс одоо нэг одоо бас нэг мөнгөтөөдөө ч юм уу ингээд тавиад байгаа биш. Энэ бас тодорхой хэмжээний эрчим хүч дулааны асуудал дээр Монгол Улсын хэмжээнд асуудал ороод ахад бас энэ сайн санаачлагыг нь бас тодорхой хэмжээнд ч гэсэн дэмжиж урамшуулдаг энэ системийг бид нар оруулмаар байгаа маа. Тэгээд иймэрхүү зүйлүүдээс нь бодмоор байна. За хоёрдугаарт энэ ипотекийн зээлийн хүртээмж ерөөсөө боломжгүй байгаа. Ялангуяа одоо тодорхой хувийг бас орон нутгад л өгөх ёстой байна. Дээрээс нь Улаанбаатарт өгж байгаа энэ ипотекийн зээлийн тодорхой хэсгийг банкудтайгаа ярьж хагаад энэ дахин төлөвлөлтүүд юм уу гэр ороолын орчинд босч байгаа орон сууцуудыг дэмжиж өгөх. Дээрээс нь стандартын шаардлага хангасан буюу дулаан алдагдalгүй орон сууцуудыг өгмөр байна. Өнөөдөр би биенийхээ байгалийн нарыг хараад хаагаад барьчиж байгаа орон сууцнд өгöd байгаа байхгүй. Зөв зүгээр ногоон орон сууц байж ирснийг авчиад урталт нь хааж байшин бариад хүрээ орон сууц болгочихж байгаа. Ийм үзэгдэл маш их байгаа учраас энэ иймэрхүү орон сууцууд дээр бодлогын дэмжлэгийг ерөөсөө үзүүлдэггүй баймаар байна. Ингэж өөрөө иргэд ийм орон сууцууд чинь ипотекийн зээл гаргаж өгнө гэдгээр иргэдийг шахаанд оруулчихж байгаа байхгүй. За одоо гарч байгаа дээр л авчиг гэж авдаг. Тэгээ хүний нөгөө сэтгэл зүйн талаас байгалийн нар тусдаггүй юм дээр хүн гутардаг, эрүүл мэндийн асуудалд ордог. Тэгээ энэ дулаан алдагдал байнгын өдөржингөө гэрлээ асаадаг ийм нөхцөл байдал орчдөг. Тэгэхээр энэ мэтээс л эхлээд бид нэр энэ хотын стандартыг мөрдүүлэхгүй бол болохгүй байгаа. За хоёрдугаарт энэ ипотекийн зээл дээр бас бодлогын өөрчлөлт гаргаач. Зөвхөн 80 м квадратад одоо ипотекийн зээл 6% олгоно гэдэг. Магадгүй 80-аас дээш дээр нь өндөр хүүтэл олголтоо. Тэгээд 10 юутай. Тэгээд сонголт байдаг, агуул авдаг. Ингэжиж энэ өөрөө эргээд нөхөгдөж бас эдийн засгийн өрөөгөөж бас бодолцож яахгүй бол энэ ипотекийн зээлийн хүртээмж чинь энэ их усрууд нь улам агшаад байна гэсэн үг, агшаад байна гэсэн үг. Тэгэхээр бид аливаа зүйлийг огт тас хязгаарлах гэсэн илүүтэй яаж тэр сонголтуудаар нь бас иргэдийг одоо авч хэлцэх үү гэдэг зүйлийг нь бас бодохгүй бол ерөөсөө л нэг ийм 80 м квадраттай тийшээ барилгад өгөхгүй гэдэг ийм зүйлүүдээр ингээ яваад нэг ийм хоёрын оронд бас нэг туушрахаараа нэг талд нь гарч туушраа. Тэгэхээр бидэд маш олон опшнгууд байгаа. Энэ дээр одоо бас анхаараач гэдэг зүйлүүдийг бас одоо нэгдүгээрт хэлмээр байна. Тэгээд ерөн энэ ногоон эдийн засгийг дэмжих ногоон бодлогыг дэмжсэн суур хуультай болох хэрэгтэй. Би энийг бас засгийн төсөв баталгаа засгийн газарт өгсөн чиглэл батлах улсын хурлын тогтоол дээр оруулсан эдийн засгийн хөгжлийн яам толгой тохиод маш сайн заалт оруулж өглөө. Би дутахгүй л гэсэн одоо хүртэл алга байна. Ингэчих юм бол бид ногоон эдийн засаг гэж юуг ойлгох юм бэ гэвэл манай аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгө оруулалт хийх энэ дээр бидэд стандарт дээр ажиллахад хүртэл ойлгомжтой болчих юм. Тэгэхээр ийм зүйлүүдийг одоо илүү их одоо маш хурдтай хиймээр байна. Нэг талдаа бидэд ногоон эдийн засгийн асуудал бол сөрөг эдийн засагт нэлээд гэдэг юм хувьшилж гисэн зардал болно хувийн дээр ч гэсэн. Нөгөө талдаа бас зөв судлал биднэрт боломж бас болгож болох бололцоо байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо зайлшгүй анхаарч